доторын оёдлуудаа онгож эндүүдийг. За энэний эхлээд бүгдээрээ хэрээс оёдлоо сайхан дарж эндүүднэ. За энэнийхээ дараа бүгдээрээ хэрээсний дотор тал маань энэ байна тийм үү. За тэгвэл өнгөн талын гадна тал байхаар бүрдэл хэсгийг нэгтгэж ойсон оёдлоос за 1-ээс 2 мм зайтай бүрдэл хэсгүүдээ ингээд сайхан унгаагаад эндүүдэд өгнө. Ташааныхаа оёдлыг. За ингээд унгаж эндүүдснийхаа дараа бүгдээрээ өнгөн талаасаа за дараад өгнө. Дараад эндүүд тийм ээ. За ингээд эндүүдээр та нар ингээд харах юм бол дотор тал маань тодорхой хэмжээнд ингээд 0.2 мм-т ингээд суулт өгдөг, сууж өгдөг. Өөрөөр хэлбэл шууд дотрын оёо маань ингээд ярцаагаад авахгүйгээр за дотор тал маань 1-2 мм-ийн суулт өгдөг. За тэгвэл энийг дотор дээр бид нар тооцсноо юу гэмний дотор маань таталтаад авахгүй айтайхан гарч ирдэг байна. За ингээд доторын бүрдэл хэсэг маань үндсэндээ бэлэн боллоо. За одоо мэдээж хормойгоо яах нь бүгдээ. За хэрж бэлтгэсэн учраас өнгөн тал руу нь одоо 2-оос 3 см нуглаад за эрмгээр нь дараад орчино. За үүнийхээ дараа бүгдээ онооны хэсэг дотроо хамтдаа барьж өгье.